За ажлын 7 хоногийн яг тэг дундах өдөр лав гараг өнөөдөр засгийн газар хуралддаг. За тэгээд зарим нэг одоо хүмүүс ордонд сэтгүүлчдтэй таарад яриа өгдөг. Ерөнхийдөө нэг юм ордонд улс төр өрнөдөг өдрүүдийн нэгэ. Өчигдөр хотын дарга Нямбатар гандан орчмын айлуудаар яваад за ингээд тэр гандан орчмыг ер нь нийслэлээс яах гээд байгаа юм бэ гэдгийг тайлбарласан байна. Ер нь яг тэр орчныг яах гээд байгаа юм бэ гэж гандангийн тэр айлуудыг бүгдийг газарт оруулаад газрыг хөдөлтөж аваад төв гандангаас бус бүх айлуудыг тэндээс нүүлгээд тэгээд тэр хаваарх одоо орчныг цэцэрлэг төрөлн болгох гэж байгаа юм. Нийслэлийн хамгийн том цэцэрлэг төрөлн одоо тэнд байгуулахаар гэж зорж байгаа юм. Тэгээд нэг айлын газрыг 1 м квадратын 1.2 сая төгрөгөөр гэдэг газар хөдөлтөж авахаар тохироод тэгээд ингээд одоо жорлон байсан ч гэсэн тэрийг үнэлж авнаа гэд манай Нямбатар дарга айлуудаар танилцуулгая гэдээ явж байна. Тэгээд энэ үеэр нэг айлд ороод уулзсан байна. Тэг хэдэн үеэрээ одоо лам байсан ийм айлаар орж уулзжээ. Тэгээд энэ хэсэг нэг яриаг сонсъё хэвлээ. Манай аав тэр байна. За. Их түүхтэй хүн. Шалгуудын хийдэд 16 даяанч байсан богд засгийн үед. Тэр хүний нэг шараа орхимчтай. Тийм байна. Одоо өндөр 60-ийн зүүн талд сулган байгаа. Оо за. Инх хоёр ерөнхийлөгч манай аавын шав. Оо за. Тий, төвд одоо анхаархаагаа гэж бүр заалгасан. За. Миний ах тэр даваа сүрэн гэж гамдан урлын их гэсгүй. Сая 19 онд өнгөрлөө. За. Тэгээд энэ хүн гамдан шатар бүр гарын шавна. Оо за. Одоо би өөрөө ч үг нөөх бүх. За. Би энэ хамаагүй ярьж болохгүй шүү дээ. Энэ нөгөө юутай лайв явж байгаа шүү дээ. Манай энэ төрийн өндөрлгүүд ч ерөөсө бүгдээрээ ийм лам нарын шав байгаа шүү дээ. Одоогийн ерөнхийсээ зандан шитар. За тэгээд экс ерөнхийлөгч инх баяр гэх мэт хүмүүс ингээ бүгд шав орсон хүмүүс шавна. Тэгээд ингээд очиж одоо засал ном юу гэдэг тийм ингээл юмнуудаа л хийлэгдэг болттой юм шиг байна. За бид ингээд дуудахгүй ямар тааш гандангийн тэр авирахыг цэцэрлэг түрээлэн болгож харах нэ. Тэгээ энэ ажил нь хэр удаан явах юм. Тэр одоо тодорхойгүй газар чөлөөлтний хизээ дуусаад хизээ явах энэ бол нэг ойролцоогоор багадаа нэг 5 жилийн асуудал 5-аас дээш жилийн асуудал бол байгаа хаа гэж. Тэгсэн өнөөдөр хотын дарга ордонд сэтгүүлчтэй таарлаа. Засгийн газрын хуралдаанаас гарч явж байгаад сэтгүүлчтэй тараалаа. Тэгээд энэ үеэр нөгөө сүүлийн үед нийслэлийн Монгол Ардын намын даргыг солих тухай. За тэгээд Нямбатар даргыг огцруулах тий өөр хүн томилох тухай ер нь их яригдах болсон. Тэгээд ингээд сэтгүүлчд асуулаа. Та ер нь яг ингээд хотын даргаасаа болох гээд байгаа юм уу тий? Нийслэлийн намын даргаар одоо ингээд өөр хүн тавих гээд байгаа юм уу? Нийслэлийн нам чи ер нь яг хизээ хуралдах юм бэ? Өнгөрсөн жил 2 жилийн өмнө нөгөө нэг хуралддаг шүү дээ. Тэрнээс хойш ингээд хуулийн хугацаа нөгөө нь бол 4 жил өгдөг. Тэгээ энэ жил ингээд хуралдуулах гээд байгаа юм уу гэж асуулаа. Тэгсэн чинь манай ерөөсөө тийм байхгүй. Тэгээ энэ Батамглан гэж нөхөр ерөөсөө нийслэлийн намын дарга болох гээд энэ тийм анкета бариад хүмүүсийн үүд сахиад гүгээд байна. Түүнээс бол одоо мэдхгүй би бол ажиллая гэж ингээд зүгээр явж байна. Хуралдуулах эрх нь надад байгаа гэж. За одоо нийслэлийн намын угаасаа хуралдуулах эрх нь намын даргад өөрт нь байгаа. Хуралдуулахгүй. Тэгээ яг хөө ээлжид бусмасаар ингээд хуралдуулж болох бах. Тэгээ нэг иймэрхүү зүйл ярьлаа. Нийслэлийн намын даргын асуудал ингээд яригдаад ихэхлээр та өөрөө мэдхгүй гэж юм. Гэхдээ намаас танд ямар нэгэн шахалт үзүүлээд байгаа юм намын даргын ажиллаа үг гэдэг ч юм уу. Огт талга байна. Би намын даргатай уулзсан. Ерөнхий сайдтай уулзсан. Намын ерөнхий наримчгийн даргатай уулзсан. Одоо бид нар чинь сая баг урлын үеэр бараг л 3 хоног л цуг яцгаалаа шүү дээ. Тэгээд ажлаа одоо урагшаа хараад хийцгээе. Одоо эх оны сонгуулиудад бэлтий мөрийн хөтөлбөрийнхөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж ажиллаа гэдэг л ийм зүйл ярьсан. За ямар тааш ингээд намын даргаас нь Нямбатар даргыг шахалт үзүүлээгүй гэж шүү дээ. Одоо хотын даргаа өгдөө бид нэр ингээд хотын даргаа өөрсдийнхөө бүлгэмд авмаар байна гэдэг ч юм уу те. Ягаад бүлгэмдэж байгаа вэ гэхээр энэ ч нөгөө нэг хоёр хуваагдсан тал чи одоо нөгөө талын нөгөө сүрж боссон тал нь баг дуусч байгаа шүү дээ. Одоо хамгийн сүүлийн эрх бүхий албан тушаалд байгаа нь одоо Нямбатар л баг шүү байна. Бусд нь бүгд гэмт хэрэгтэн болоод яллагдагчаар татагдах нь татагдаад зарим нэг нь ордоос алга болоод
зарим нэг нь гадаад дотоод руу яваад ингээ алга болсон. Тэгээ одоо ер нь яг албан тушаалтаа байгаа ганц манай хотын дарга байгаа гэж. Тэгэхээр ямар ч байсан намаас шахалт үзүүлээгүй юм байна. А гэхдээ намаас шахалт үзүүлсэн ч гэсэн Нямбатар шахалт үзүүлсэн би одоо хотын дарга өхөө яах вэ гэд бодоо байж гинэ гэж хэлэхгүй. Тэгээ иймэрхүү хариулт өглөө. За ямар ч байсан нийслэлийн асуудал иймэрхүү. Тэгээ нөгөө нэг төсөв энтрээ ярьлаа. Нийслэлийн төсөв 2.4 их найдаар тодтогоод ороод ирсэн, баталчихсан. Сая өнгөрсөн эгт өдөр. Тэгээ энэ нь болохоор нөгөө зарим нэг ингээд төсөл арга хэмжээнүүдийг нийслэлийн төсөвдөр шууд нэмээд ингээд оруулцдаг учраас ерөөхдөө ингэж их харагдаж байгаа. Тэгээ манай нийслэлээс бас хэрэгжүүлж байгаа асуудлууд зөндөө байгаа гэсэн ийм зүйлүүдийг яриад тэгээ ингээд нийслэлийн төсөв ингээд 2.4 их найдаар тодтох шалтгаан болсон гэж. Энэ дээр нөгөө копийн зардал нэмэгдэж байгаа. Коп ч нөгөө хуучин засгийн газар өөрөөсөө хариуцж ирсэн. Байгаль орчны яам хариуцж ирсэн чинь байгаль орчны яам хариуцгаа хуулиуд одоо нийслэл рүү шилжүүлсэн. Коп 17 олон улсын хурлын зардлыг тэгээ нийслэл чинь сая төсөвтөд тодтоод 70.1 тэрбум төгрөг төсвөөр оруулж ирсэн. Энэ минь хүртэл ингээд явж байгаа. За тэгсэн одоо сайн зэрэг болормоо нарт хилээ өрг тавьжээ. Энэ нөгөө нэг ялагдсан талд нь орсон хүмүүс шүү дээ. Сайн зэргийн хилээ өрг нь бол яхаа нөгөө танхаарсан гэсэн ийм их толбогдсон. Тэгээ энэ ямар хэрэг вэ гэхээр нөгөө одоо баар юм уу, стра юм уу тэ нэг газар сууж лээсэн юм байна л да. Тэгсэн нөгөө тагнуулын ерхий газрын дараа гасан хурц Арчил намын гишүүн. Энэ хүний хүүхэд нь сайн зөргийн одоо өөрийнх нь яриагаар шүү. Одоо хундагтай арх шидсэн юм байна сайн зөрг рүү. Тэгээд сайн зөргийг өгдөж хоргоогоод мөргөж өрсөн юм аасан. Тэгсэн чинь зочсондоо сайн зөрг зогцсон юм байна. Нөгөө хүн мэдгүй байж байгаа зочоохоор гинт реакц үзүүлээд хариу үзүүлдэг шүү дээ. Тэрнэрхүү юм уу да. Тэг ингээ зочсондоо зохио тэ өргөжлүүл нэг иймэрхүү хэрэг болсон юм байна. Тэг энэ хэрэг дээр нь одоо яллагдагчаар татаад тэг хилээ өрг тавьчихсан ба сайн зөрг дээр. А болормоо яагаад хилээ өрг тавьсан бэ гэхээр болормоо ч нөгөө нэг 24 оны сонгуульд дэвшигтээ өөрөө одоо гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хандив авцсан. Тэгээ нэг сонгуулийн тухай хуулийн дээр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас юу авч болохгүй, хандив авч болохгүй гэдэг юм хуультай. Тэгээ энийгээ зөрчөөд эн чинь нэлээд яригдсан. Тэгээд одоо яалтчгүй нөгөө нэг арын баттааж исэн хүмүүс нь байхгүй болоод ялагдаад ирэхээр одоо ялагдагчаар татагдаад хилээ өрг тавиулжээ гэж. Тэгээ энэ хавар нэг 3-4 за 4-5 ч байна уу да ийм хүмүүсийг ер нь улсын хурлын гишүүнээс нь эргүүлэн татах ийм ажиллагаа явагдана гэсэн. Тэгээ эдний баг энэ хүмүүсийн дундах баг 2 нь энэ 2 гэж болцсон шүү. Мэдхгүй юм гэхдээ. Гэхдээ ер нь бол нэр нь ингээд явсаар хатах. Тэгээ бас нэг сонин зүйл хэлгээд энэ хавар баг 10 жигсаал хийх хэрэг автсан байгаа гэдэг ийм зүйл сонсогдож ил шүү. Тэгэхээр дулаарангууд л одоо ингээд жигсаалууд эхлээл нөгөө улс төрчин буцлаалж инхэн нөгөө халуун улс төр эхлэх юм байлгүй. Засгийн газар ээлжид одоо мэдээлэлээ хийлээ. Тэгээ ингээд хид хідэн зүйл ярьлаа. Энэ мэдээллийнхаа цагаар юу гэж ярьсан бэ гэхээр засаг дарга нарт одоо шатны засаг дарга нар аймаг хороо дүүрэг юу гэдэг юм те бүх засаг дарга нарт ингээд үүрэг өглөө. Уг нь бол яг хөө ингээд нөгөө зухаан засаг дарга нар чинь нэг өөрсдөө хүлээс үүрэг байгаа шүү дээ. Тухайн хариуцсан хорооныхоо иргэдийг, дүүргийнхаа иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх, ажилтаа орлоготой байлгах ийм үүрэг хүлээдэг хүмүүс. Тэгэд энэ хүмүүс нь ажлаа хангалттай хийхгүй байгаа юм шиг байна. Ерөнхий сайд бүр үүрэг чиглэл өгөөд энэ засаг дарга нарыг одоо ингээд тойргийнхоо хүмүүст ажил олж өгөө. Тэгээ ингээд орлоготой болгоо. Тэгээ ядуурлыг бууруулъя гэсэн ийм бүр одоо аян маягийн юм зохион байгуулах гэж байгаа юм байна. Ингээд бүх засаг даргад дүүргүүд хэрвээ улиралдаа ингээд эдгээр одоо ажлаа тайлгнах юм байна. За манай хороонд жишээлбэл одоо яг таныг ингээд дүүрг өгсөөс хойш тичнээн ядуу одоо бүлгэмд ордог хүмүүс байсан бол одоо ингээд улирлын дараа тэр нь тэд болж буураад тий орлоготой хүмүүс нь ажилтаа хүмүүс нь тэд болж өслөө гэсэн иймэрхүү үүрэг одоо улиралдаа шалгалт өгөх юм байна. За хэрвээ ингээд уламл ядуурлан ихсэл ажилтны хүмүүс нь ихсээд байх юм бол энэ засаг дарга нарт хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлөх юм уу яах юм мэдэхгүй тий хариуцлага тооцно гэж байна. Ингээд ажилтаа орлоготой хүмүүсээ нэмэгдүүлээд авах юм бол ингээд урамшуулад, алдаршуулад, магтаад ингээд цааш нь явнаа гэж байна. За нэг ийм шийдвэр гаргасан байна. За хоёр дахь шийдвэр нь юу байсан бэхээр албаны нууцын тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм засгийн газраас. Тэгээ энэ нөгөө нэг хууль нь ямар учиртай юм бэ гэхээр төрийн нууцыг хуучин одоо засгийн газар чинь төрийн нууц гэдэг ингээд нөгөө нэг
гаргаад идэг байсан. Тэгэхээр энийг засгийн газар биш, улсын хурал баталж ингээ мэддэг болох ч юм төрийн нууцыг. Тэгээд албаны нууц гэдэг зүйл ерөөсөй байхгүй болно. Одоо нэг албан байгууллагууд чи албаны нууц гэдэг ингээд сэтгүүлчид ч юм уу ямар нэг иргэн ч юм уу очин мэдээлэл авах гэхээр гаргаж өгдөг байхгүй юу? Энэ бол албаны нууцаа гэдэг. Тэгээ энийг ерөөсөй байхгүй болгож байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсан цагаас хойш албаны нууц гэсэн зүйл ерөөсөй байхгүй болж байгаа. 800 гаруй гэх шиг болсон шүү. Тийм албаны нууц юм байдаг гэж. Тэгээ энийг ерөөс байхгүй болгоно гэсэн үг. Тэгээ ингээ нөгөө албаны нууц бас ингээд нэрийн дор авилга альбан тушаалын гэмт хэрэгүүд маш олноор үйлдэгддэг. Тэгээ энэ мэдээж бас жоохон зэгцрэх байх гэж бодож байна. Тэгээ ийм шийдвэр гаргасан байна. Тэгээ энэ албаны нууцын тухай хууль дээр энэ төрийн нөөцийн тухай хууль дээр нэг одоо зүйл байна. Энэ төрийн нөөцийн тухай хуулийг биш тийм. Хин одоо сөрөг хүчний дарга цогтгэрэл уг нь яриа явуулсан. Төрийн болон албаны нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг. Тэгээ ингээ бүх юм нь бэлтгэсэн одоо ингээл өргөн барихад дутуу байгаа гэдэл ерөөс ингээл баг миний мэдхээр баг 4-5 сар ярьсан баг. 4 сар ч юу 3-4 сар ч ярьсан. Тэгээ ерөөс өргөн бариагүй. Тэгсэн чинь засгийн газар өмнөр нь орж ирэнгуутлаа ийм хуулийн төсөл өргөн барьцсан. Одоо ингээд нөгөө зогтгэрэл тэр хуулиараа улс төр нэгдүгээр тийх ямар ч одоо шансгүй болж байна. Одоо хоёрдугаар тэгээ тэрийг одоо цаашаа санаачлаад өргөн барих юм яах юм мэдэхгүй. Тэгээд хоёр хууль мэдээж засгийн газараас орсон л батлагдана үз. Олонхороо. За ингээд нэг юм зүйл орж ирсэн. Тэгсэн чинь нэг сонирхолтой зүйл энэ хурлаар засгийн газрын өнөөдрийн хурлаар яригдсан юу байсан бэ гэхээр нөгөө нэг хууль зүйн сайд энх хоёр нэг гарч ирээд л оюун эрдэнэ за тэгээ бомбын сайд тулга байгаль орчин ногоо хөгжлийн сайд одон туяа гэх мэтчлэн тэ амар ёслон гэх мэтчлэн хүмүүсийн нөгөө нэг хил дээр газар зарсан гэж яриад байсан шүү дээ. Өмнөх мэдээлэлтэй ярьсан тэ. Тэгсэн энэ нөгөө нэг газар хилийн зурагт хууль зөрчиж газар олгосон энэ зүйлээс хэрэгээс нь 66 газрын буцаага төрийн мэдэлд авсан. Энэ нөгөө нэг Smart Ecotrans гэдэг компанитай холбоотой ийм гэрээ байсан. Тэгээ үүнийг нь одоо цуцлсан юм аасан. Тэгээ ингээ буцаага тэр хил дээр өгсөн газраас 66-ыг нь буцаага төрдөө авсан байна гэж. За тэгээ нэг иймэрхүү зүйлийг өнөөдөр засгийн газрын хурал дээр тайлгнсан байна. Тэгээд за хамгийн сүүлийн засгийн газрын одоо хурал дээр яригдсан онцлог зүйл нь юу байсан бэхээр 500 саяын бонд гэдэг одоо сүүлийн үед яриад байгаа шүү дээ. 500 саяын бонд гэдэг. Тэгээ энэ 500 саяын бонд нь ямар учиртай юм бэ гэдэг. Бонд гаргаад дахиад ингээд үр тавиад тэгээ ингээд дахиад бөөн өрөнд Монгол улс орох гэж байгаа юм уу гэж хүмүүс ингээд эргэлзээд байна те. Тэгээ энэ учир нь ерөөсөө л ийм билээ. Одоо энэ Century 5 гээд 500 саяын бонд гаргасан. Тэгээ энэ 500 сая гаргасан 500 саяын бондороо нөгөө Century 2 гээд өмнө засгийн газар авч ирсэн юм бонд байгаа. Тэгээ энэ бондоо худалдаж аваад энэ бондноос аваад тэнгуутаа энэ нөгөө өмнөх төр Century 2 чинь өндөр хүүтэй байсан байгаа шүү дээ. Маш өндөр хүүтэй 8.1% ачиглээд тийм хувьтай өндөр хувьтай хүүтэй бонд байсан. Тэгээ энэ Century 5 гээд одоо гаргаж байгаа 500 саяын бонд нь энэ 8.1-ээс хамаагүй бага хүүтэй. Тэгээд энэ бага хүүтэй бонд гаргангуудаа өмнөх нөгөө нэг их хүүтэй бондоо худалдаж аваад тэг ингээд одоо төлөх хүүгээ ингээд багасгаж байгаа гэсэн үг. Нөгөө төлөх мөнгө нь багасаад ирэхээр хүүнд багассан шүү дээ. Тэгэхээр энэ хүүгийн зөрүүнээсээ нэг 50 хэдэн тэрбум 51.7 тэрбум гэсэн 51.7 тэрбум төгрөг засгийн газар хэмнэж байгаа гэж байна. Тэгээ ер нь л ерөөс ойлголт нь л бага хүүтэй бонд гарангуудаа өмнөх өндөр хүүтэй бондоо худалдаж аваад тэгээд тэндээс хүүгийн зөрүү гаргаж чанаа л гэсэн ойлголт. Тэгээд валютын нөөцөө ингээд Монгол улсад хадгалж үлдэж байгаа. Яагаад вэ гэхээр одоо бид нар энэ бонд гаргаагүй 500 саяын Century 5 гэдэг энэ хүү багта бонд гаргаагүй. Тэгээд энэ Century 2 гэдэг өндөр хүүтэй бондоо төлөөд явж исэн бол дотооддоо байгаа энэ валютын нөөцөөсөө энэ бондыг төлнө гэсэн үг. Тэгэнгუთ бид нар энэ 500 саяын бонд гаргаж ирээд энэ 500 саяараа нөгөө нэг өмнөх бондынхаа төлөлтийг хийгээд хийчихэр бид нар өөрсдөөсөө валют гаргахгүйгээр ингээд валютын нөөцөө доктортой хадгалж үлдэж байгаа гэсэн нэг юм өнцөг байгаад. Тэгээ ийм нэг манай Монголд ашигтай юм зүйл байгаад. Тэгээ яг ийм нөгөө нэг ийм цаг одоо цаг хугацаа жоо ороо бусгаа байгаа үед тийм дайн тулаантай байгаа үед тэгээ амжилттай бонд гаргаж байгаа нь дэлхийн одоо бусад улсуудад манай одоо эдийн засгийн байдалтай энэ
зэрэглэл энэ хэр байгааг харуулж байгаа ийм бас нэг давуу талтай зүйл болжээ гэж. Тэгээ нэг Century 5 бондын нэг захиалга 1.6 тэрбум төгрөг хүрсэн юм байна. Тэгээ яг энэ бол нөгөө нэг анх гаргаж байгаасаа 3 дахин их давуултай гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол олон улсад бас ингээд сонирхол их байна гэсэн ийм мессежийг өгж байгаа гэсэн үг. За тэгээд бондын талаар ойлголт бол юм байна. Тэгээ өнөөдрийн засгийн газрын хурлаар нэг иймэрхүү зүйлс хэлэлцсэн байна. Тэгээ хотын даргын эргэн тойронд нэг иймэрхүү зүйл өрнөжээ гэж. За өнөөдрийн улс төр нэг иймэрхүү өрнөлөө. Тэгээд ингэ сүүлийн үед нэг юм намд илсэн, орсон, гарсан гэсэн нэг юм сонир мэдээлэлүүд яваад байгаа шүү дээ. Ардчилсан намд жишээлбэл одоо Монгол Ардын намын социал-демократ эмэгтэйчүүдийн холбооны тузын гишүүн илсэн байх жишээний тий. Монгол Ардын намд аль 2022 онд илсээд дөнгөж саяхан 2 сарын 14-нд социал-демократ эмэгтэйчүүдийн холбооны их хурлаар тузын гишүүн болсон хүн ардчилсан намд илсээ явж идэг тий. Гэсэн чинь нөгөө талд нь 3-8 дамжиж байгаа хүн байх жишээ тий. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй төлөөлөгч их чимэг гэх тэмхтэй хүн нам байж байгаад хүн намаас үзэл бодол нь таарахгүй, намын даргын үзэл бодол таарахгүй ингээ гарч ирсэн. Үндэсний эрслээс дэвшээд Баянгол дүүрэгт иргэдийн төлөөлөгчтэй уралд суусан. Тэгсэн чинь Баянгол дүүргээсээ болоод Монгол Ардын нам үндэсний эрслээсээ болоод Монгол Ардын намд орчээ гэж. Ингээ нэг юм холиомон шиг юмнууд болоод өрнөжээ. Тэгээ зарим нэг хүмүүс мөн Монгол Ардын намын гишүүнээр илсэж байгаа юм дүр зураг харагдлаа гэж. Тэгээ нэг зүйл хэлэх, энийг яагаад яриад байх нэг зүйл хэлэх гээд байна. Намд илснэр улс төрд оролцоотой байх ёстой гэсэн үг биш шүү. Залуустай хэлгээд. Зүгээр л улс төрийн хүрээний мэдлэгтэй бай, улс төрийн одоо өнөөгийн гаргаж байгаа засгийн газар улсын хурлын шийдвэрүүдийг тодорхой хэмжээний мэдлэгтэй бай. Тэгээ намд ороод нэг бусдаас дутаад байгаа юм байхгүй, нэг бусдаас төрүүлээд байгаа юм байхгүй. Яг одооний тогтолцоо нь бол намд нөө бизнестэй хүмүүс намд их орж байна. Өөрийнхөө бизнесийг урагшлуулахын тулд те бизнестэй ашигтай шийдвэр гаргахын тулд гэдэг ч юм уу, олон хүрээлэлтэй болохын тулд гэдэг ч юм уу ингээд намд илсэж байна. Нэг ийм чихэр бол байгаа. Түүнээс зөвхөн залуустай хэлэхэд улс төрийн хүрээний зөвхөн л мэдлэгтэй бай. Нам дагаж битгий хошуур. Ер нь нэг нам дагах юм бол тэгэл үзэл бодол чинь нийлэхгүй л бол хэцүү. Тэгээ энэ хүмүүс чинь нөгөө үзэл бодол нь нийлэхгүй, эсвэл өөрсдөө үзэл бодлого учраас ингээд 2 намд зэрэг хэлсэж мэсээд те эсвэл ингээд 3 намд амжих юм яваад шүү дээ. Өөрийн гэсэн ямар ч үзэл санаа байхгүй. 3 нам ч мэдээж гуруулаа үзэл санаа нь өөр 3 нам байгаа. Энэ 3 намыг дамжиж явж гинэ гэдэг бол тэр хүнд ямар ч үзэл санаа байхгүй наа гэсэн үг. Тэгээ 2 нам зэрэг хэлсэж гинэ гэдэг тэр хүнд ямар ч зүүн болон барууны 2-нд үзэл санаатай 2 намыг сонгоод хэлсэж гинэ гэдэг бол үзэл бодлын хувьд, үзэл санааны хувьд төлөвшөөгүй байна гэсэн үг. Тэгэхээр залуучуудтай хэлэхэд битгий нам дагаж хошуураарай. Зүгээр л улс төрийн жижиг сажиг мэдээлэлтэй бай. Тийм болохоор улс төрд юу болоод байна гэдэг контенттайгаа байн хамтдаа байгаарай. Та бүхэнд улс төрийн иргэн тойронд юу байгаад, юу болоод, юу байгаад байгааг товч бөгөөд тодорхой ойлгомжтойгоор тайлбарлаж хүргэж байгаа шүү. За анхаарал хандуулсанд баярлалаа.